Хай, өглөөний цагаа бэлдээ. Өчигдөр найз охин маань Монголоос ирэхдээ яам стүүжин авчирсан. Тэгээ өчигдөр гадаа амар халуун байсан байхгүй юу? Тэгээд найз охин яг стүүж өгөх үед стүүжин эргээ шингэн болоод шүл болоо хувирсан байсан. Тэгээд би авчираад хөрөгчөнд хийсэн чи эргээд бэгчээд царцаамаг болоо хувирчиж би багтаа стүүжин хоньны толгой шир гэсэн юм дайвар махан бүтээгдэхүүн ерөөсөө огт иддэггүй байсан. Тэгсэн чи одоо бол бүр амар идмээр санагдаад идэгүүлсэн мэлээ. Хэд хоногийн өмнөх бичлэгэн дээр нөхөр хоёр өөрсдөө нөгөө микрофон зүжээгээд нэг бичлэг хийсэндээ тэрийг болохоор угаасаа нэг телевиз ихч яг өөрсдөө ингэж яриад бичлэг хийгээ явуулаад үг гэдгцэн. Тэгээд би нөхрийг шалсаар аваад өөрөөр нь яриулсан. Тэгсэн чинь тэр бичлэгний доор ингээд нөхрийн яасан гоё хоолойтой юм энэ гэд бичсэн байсан байхгүй юу. Тэгээ би нөхөртөө хэлсэн. Хүмүүс чамаа гоё хоолойтой юм байна гэдгийгсэн ш. Тэгээд чамаа эфирийн хоолойтой юм байна гэдгийгсэн. Чи тэгээ одооноос эхлээд надтай хамт бичлэгэн дээр ингээ ярьжээ заа гэдгийгсэн чи. За яг штт чиг шиг. Манай нөхөр яг тийм хит нээлттэй нүүрэмгий биш. Гэхдээ бас хит дуугүй намаа бас биш. Зүгээр л яг нөхцөл байдалд тохируулаад ямар байхаа шийддэг гэх юм уу? Одоо дийлэн хэрчүүд шиг л байдаг бах. Гэхдээ жил гаруй өмнө намайг анх ингээд бичлэг хийгээд Facebook хуудас хөтлөөд эхлэх үед бас нэг тийм эргээр нэг дэмжиж хүлээж аваагүй юм. Яагаад гэвэл энэ сошиал энэ онлайн орчныг өөрийгөө зүйл эрхийлэх тийм зөв орчин гэж үздэггүй байсан гэсэн. Гэхдээ одоо ч гэсэн бас тийм шудраг орчин гэж боддгоо гэсэн. Тэгээд ер нь бол тэр тусмаа фэйсбүүкийг бол одоо аюултай зэвсэг гэж үздэг гэж хэлжсэн баха. Гэхдээ яг намайг ингээд тууштай тэгээд тийм утга учир өгч хийгээд байдаг болохоор за юуг хоёр гараа өргөө дэмждэг юм а гэхэд юу нэг ингэж үгүйсэхээ бол болцсон. Онлайн орчинд тарих угаах, худал мэдээлэл тараах, бусдад нөлөөлөх, хэлбэр аргаар мөнгө олох зэрэг сул тал байдаг. Тэгээд тэр нь болохоор ер нь давуу талаас илүү сул тал нь илүү хүчтэй гэж үздэг гэсэн. Тийм болохоор ер нь юу миний бичлэгэн дээр хамт ярих үтэй хэл ер нь өөрөөхөн Facebook хэрэглэх давтамжинд айгу бага үгүй. Тэгээд бас нөхөр маань сошиал орчин, аюултай орчин чамайг хаанаас юу харж байгааг чи өөрөө мэдэхгүй шүү дээ. Тэгээд би гэрээ эзний хуваар гэр бүлээ хамгаалах нь миний үүрэг гэдэргээд хэлэхээр бас надад тийм шиг санагддаг. Гэхдээ надад бас яг ийм сошиал платформын сөрөг тал нь давуу талаасаа арай илүү юм болов уу гэж харагддаг. Гэхдээ огт хэрэглэхгүй байна гэдэг нь одоо энэ сөрөг талтай нь тэмцчихээ утга бас биш л юм шиг санагдсан шүү дээ. Харин эсрэгээрээ маш зөвөр хамгийн одоо эрсдэл багтаагаар гэх юм уу нөлөөг нь хамгийн бага хүртэхээр одоо тэгж хэрэглээд тийм хэрэглээг одоо сурталчлах нь одоо үзэлцэж байгаа нэг арга юм болов. Ер нь тэгээд дэлхийн түүхэнд хамгийн олон хүний амьд хүрч исэн одоо бактериологийн зэвсэг тийм аюултай техник одоо тэдгээр зүйлсийг хамгийн өндөр мэргэжлийн эрдэмтэд бүтээсэн байдаг гэж үзвэл хүн болгон ингээл мэргэжлийнхэн хамгийн оройд гарах гэдэг хүсэл нь яг юуны төлөө байдаг вэ гэж бодвол одоо жишээ нь тэгэхээр дараатай юм бодлоо тахгүй тийм одоо ингээд өөрөө мэргэжлийнхэн хамгийн мундаг хүн байлаа гэж бодъё. Тэгэхэд одоо ингээд цаанаас нь даалгавар аваад чи одоо юм хүн төрөлхтний амьд хамгийн аюултай байж болох бактерийг бүтээ. Харин татгалзуул чи өөрөө өнгөрнө гэд тийм санал одоо өртөж очвол яах вэ? Нэг хэцүү бас бол тий. Тэгэхээр үгүйгээ хэлчүүл мэдээж араас чинь зөндөө олон өрөө чинь давхаар тийм гэж хэлж чадах чадварлаг хүмүүс гараал ирнэ. Тэгэхээр яг ингээд өөрийгөө золиослох нь огт хэрэглэхгүй байх нь бас тийм зөв арга биш юм шиг санагдтiin. Тэхийн оронд за хийе. Гэхдээ
хамгийн зөвөр одоо үнэхээр чадварлаг юм бол хамгийн хоргүй байдлаар за мэдээж хортой юм л хийх гэдэг бол хамгийн хоргүй байдлаар ч юм хамгийн зовлонгүй байдлаар хийх арга замыг нь боловсруулах ч юм уу. Одоо тэр нь л тэмцэж чадах арга юм болов. Тийм болохоор хийж байгаа бичлэг маань одоо миний хүссэн хүсээгүй их бага хэмжээгээр одоо суугаа орны маань сурталчилгаа болчих уу гэдгээс би бас нэлээд санаа зовтیں۔ Үүнээс хамгаалалт нь суралцах, зөвхөн танин мэдхгүй өнцгөөс хүлээж авах, өөрсдийнхөө онцлог шинжийг илүү ойлгон ухамсарлаж хүндэтгэх зэрэг өнцөг байх бах. Ер нь онлайн орчин болон бодит байдал хоёр нэлийн зөрүүтэй байгааг саяны сонгуулийн үр дүнгээр бол харахаар л санагцсан. Онлайн орчин хүнийг юм жижигхэн хүрээлэлд оруулаад нэг томор харах чадварыг муутгаад байгаа юм шиг санагцсан. За бабаа